За тэгээ хүүхдийн эмгэгийн эрт илрүүлгийн явцад бол бас бид нэр суур өвчнийхөө тоо баримттай болно. Бас эргэтэн тогтолцооны өвчин хүүхдийн сэтгэл хөгжлийн бэрхшээлийг хоцрогдлыг бас илрүүлэх юм боломжтой болох гэж байгаа учраас энэ эрт илрүүлэгт анхаарлаа хандуулж бас их нэгт нямбаа хийгээрэй гэж хэлмээр байна. За одоо миний ярих зүйл бол хүүхдийн сэтгэц хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг яагаад хийх чухал, за үнэлгээгээ яаж хийх тухай ингээд нэг цагийн хичээл байгаа. За миний хичээл 2 хэсгээс бүрдэнэ. За эхлээд сэтгэц хөдөлгөөний хөгжлийн тухай, за хөгжлийн хоцрогдол гэж юу байдаг тухай ярина. За дараа нь яг эрт илрүүлгийн явцад бид нар юу юун дээр анхаарах вэ гэсэн ийм зүйлүүдийг ярих байгаа. За манай анхан шатны эмнэлгийн байгууллагууд бол хүүхдийн үзлэгийг хийдэг. Тэгэхээр хүүхдийн үзлэг та хэдийн үзлэгийн бас ихэнх хувийг эзэлдэг байх гэж бодож байна. За ер нь бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас гаргасан ийм одоо нэг зарчим байдаг. За мэдээж бас эмч нарын ч гэсэн зарчим байдаг. Эрүүл хүүхэд бол ихэнхдээ эмнэлэгт ирэхдээ бол дархлаажуулалт хийх гэж л ирдэг тийм ээ. Тэгэхээр бол хүүхдийг эмнэлэгт ирэх үед бид одоо хүүхдийн үзлэгийг бүрэн цогц хийхээс гадна дараах зүйлүүдийн үнэлгээг хийж явах хэрэгтэй. За тэгэхээр хүүхдийн хөгжилд бол нөгөө хүүхдийн хоолт хижээл, хүүхэд хамгааллын асуудал, за хүүхдийн асаргаа сувилгааны асуудал, за дээрэс нь хүүхдийн хөгжлийн асуудал их чухал байдаг гэдгийг бол дэлхийн нийтээр өглөөн зөвшөөрсөн. Тийм учраас зөвхөн өвчтөе хүүхдийг ирэхэд зөвхөн тухайн өвчнгийн эмчилээд явах биш, бид нэр тухайн хүүхдийн хоолтын үнэлгээг хийх хэрэгтэй, дээрэс нь өсөлтийн үнэлгээг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүүхдийн бие биедрийн хөгжил өндөр жин насандаа тохирж байгаа эсхийг үнэлнэ. За дараа нь хөгжлийн үнэлгээ, ялангуяа бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээг хийх нь л хөгжлийн хоцрогдлоос сэргийлэх хамгийн чухал арга хэмжээ байдаг. Тэгэхээр энэ 3 үнэлгээг та бүхэн хийдэг байх гэж бодож байна. За дараа нь мэдээж өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Өрхийн эмнэлгийн ажилтнууд болон нийгмийн ажилтнууд энэ өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд бол нэлээд анхаарлаа хандуулдаг болсон байгаа. Тэгэхээр энэ сэргийлэх арга хэмжээний хамгийн чухал зүйл бол дархлаажуулалт. За товлолт дархлаажуулалт хэрхэн яаж явагдаж байгаа тухай мэдээлэл бол хүүхдийн үзлэгт бол бичигдсэн, тэмдэглэгдсэн байх ёстой. За дараа нь витаминжуулалтын асуудал байгаа. Витамин А, за Д витаминд хэрхэн хамрагдаж байгаа. За тэгээ одоо бол төрсөн цагаас нь эхлээд витамин Д-гийн профилактик урьдчилан сэргийлэлт явагдаж байгааг мэдж байгаа тийм ээ. Хүүхдийг төрөнгөд урьдчилан сэргийлэх тунгаар витамин Д-г өгдөг болсон. Энэ талаар та нар мэдээлэл авсан байх. За дараа нь өвчнөөс сэргийлэх арга хэмжээний бас нэг чухал хэсэг бол хүүхдийн амьдрах орчин байгаа. Хүүхэд хамгааллын асуудал. Тэгэхээр нөгөө халуун тогоон түлэгдэх, халуун өснө түлэгдэх, за хөлдөх, хахах, цацах, нүүрсэн дуунах гэх мэтчлэн маш харамсалтай тохиолдлуудаас бидний хүүхдүүдэд алддаг. Тийм учраас манай анхан шатны эрүүл мэндийн байгууллага за ер нь бол хүүхдийг үзэж байгаа бүх эмнэлгийн ажилтнууд бол хүүхэд хамгаалалд бол бас анхаарлаа хандуулах ёстой. За тэгээд хүүхдийн өвчний шинж тэмдэг эрт илрүүлж эмнэлгийн тусламж хайх мэдлэгийг сайжруулах, за хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой байвал хөгжлийн дэмжлэгт хамруулах ийм арга хэмжээнүүдийг авдаг байгаа. За ер нь яагаад хөгжлийн хоцрогдлыг бид нэр илрүүлэх болсон бэ? За 2021 оны хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тайланд одоо дурдсан байна. Монгол улсын хэмжээнд 11,835 одоо 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдийн 76% нь буюу 4/3 нь төрөлхийн шалтгаантай, 4/1 нь олдмол шалтгаантай ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байдгийн байна. За хөгжлийн бэрхшээлийг ямар эрхтний бэрхшээлээр нь ангилж аваад үзвэл хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй 21, сэтгцийн хөгжлийн бэрхшээлтэй 19%, за сонсгол хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй 12, харааны бэрхшээлтэй 9%, хавсарсан бэрхшээлтэй 10, бусад шалтгаанд 29 гэдэг. За тэгэхээр бол хөгжлийн бэрхшээл бол бас нэлээд их тохиолдож байгаа. Тийм учраас энэ эрт илрүүлэг их чухал байгаа. Тэгээд ер нь бол өндөр хөгжсөн орнуудад бол нотолгоон цорилсан судалгаа, за тэгээ өндөр хөгжсөн олон улсын одоо дурчлагнууд бага насны хүүхдийг хөгжүүлэх үйлчлэлээ ялангуяа энэ хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй хүүхдэд чиглүүлсэн арга хэмжээнд одоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг бол нотолсоор байгаа. Тэгэхээр энэ хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх одоо шинжлэх ухааны үндслийг дурдвал хүүхдийн амьдралын эхний 3 жил бол хүүхдийн амьдралын хамгийн чухал үе. Энэ хугацаанд бол хүүхдийн тархи маш хурдан хөгждөг. За улмаар ирээдүйн өсөлт хөгжилд тэр хүүхдийн амжилтын суурь тавигддаг. За та бүхэн бол мэдж байгаа би тэгэд ангаахын сургуулийн одоо хүүхдийн өвчний хичээлд хамгийн түрүүнд хүүхдийн хөгжлийн үе шатнуудын хичээлийг ордог. Тэгэхээр
амьдралын эхний 4 жилд хүүхдийн тархины хөгжлийн 70% нь явагддаг. Тэгэхээр амьдралын эхний 4 жилийн хугацаанд ямар арга хэмжээ авч ямар байдалтай хүүхдийг өсгснөөс л ирээдүйн хөгжил шалтгаалдаг байна. За эдийн засгийн үндэслэл бас гарч ирнэ. Хэдий бага насндаа хүүхэд сайн анхаарал халамж асаргаа авч хөгжих боломжуудаараа хангагдаж ирснээс шалтгаалаад ирээдүйд гарч болох боловсролын болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн өчнөн зардал гардаг. Тэгэхээр энийг бол бас бууруулах боломжтой гэдэг нь тогтоогдсон байгаа. За тэгээ эцсийн эцэстэл хүний эрхийн конвенц, хүүхдийн эрхийн конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц гэсэн юм олон улсын бичиг баримтууд байдаг. Тэгэхээр эдгээр бичиг баримтуудад дурдсанаар ер нь бол хүүхэд боломжийнхаа хэмжээнд хүрч бүрэн гүйцэд хөгжиж чадахгүй, нийгмийн амьдралд оролцож чадахгүй ийм шалтгаан нь дан ганц хүүхдийн эрүүл мэндийн байдал, эмгэг совгоос шалтгаалах бус харин түүнийг хөгжиж байгаа хүрээлэн байгаа орчны нөлөө байдгийг бол онцлсон. Тэгэхээр бол хүүхдийг эрүүл сарвал өсөн бойжход бидний нийгмийн байдал орчин нөхцөл маш их чухал, салбар дундын хоорондын хамтын ажиллагаа маш чухал байд юм байна. За хөгжлийн хоцрогдол гэж юу вэ? Бидэд бол хүүхдийн хөгжлийн хоцрогдлын тухай юм хичээлэг бол бас урд нь бол нэг их уншиж байгаагүй. Тэгэхээр энэ бол харьцангуй та бүхний хувьд бол харьцангуй бас шинэ ойлголт байх. Тэгэхээр хүүхэд тухайн наснд байвал зохих чадвар илт алдагдсан байхыг хөгжлийн хоцрогдол гэж нэрлэнэ. За нэгэнт хөгжлийн хоцрогдолтой болсон хүүхдийг бид хөнгөн хүндөвтөр хүнд гэж ангилдаг. За тэгээд энэ хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг бид зөвхөн энэ хөгжлийн хоцрогдлын биш хүнээр бүхэлдэн хүрээлэн байгаа орчинтой өсөж бодж байгаа, амьдарч байгаа орчин нийгэмтэй хамттан авч үзэх нь байна. За хүүхдийн хөгжлийг хянаад хоцрогдлыг эрт илрүүлэхэд хүүхэд бүрийг тодорхой наснд нь иж бүрэн скрининг шинжилгээнд хамруулж эрсдэлтэй хүүхдийг эрт илрүүлж холбогдох тусламж үйлчилгээ хөгжлийн дэмжлэг үзүүлэх нь их чухал. За хөгжингүй орнуудад 1960-аад оноос эхлээд энэ хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, эрт дэмжлэг оролцоо хийх асуудал хийгддэг. За бид ч гэсэн бас 1990-ад оны дунд үеэс энэ асуудлыг ярьж эхэлсэн боловч бодлогын дэмжлэг авахгүй байсаар байгаад өдийг хүрсэн. За 2018 онд 3 саяын хамтарсан тушаал гарч 18-36 сартай хүүхдийн эрт илрүүлэг хийдэг болсон бас их амжилт байгаа. За одоо бид хүүхдийн хөгжлийн эрт илрүүлэх, хоцрогдлын эрт илрүүлгийг 9, 18, 36 сартай тэгээ дээрэс нь 48, 60 сартай Монгол улсад хийх гэж байна. За хөгжингүй орнуудад бол ерөнхийдөө бас энэ хугацаанд хийж хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлдэг юм тогтолцоо аль хэдийн бүрэлдсэн байна. За яагаад бид ингээд бага наснд нь хүүхдийг маш ойрхон үзэж хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх боломжтой юм гэхээр түрүүнд дурдсан хүний хөгжлийн, өсөлт хөгжлийн маш чухал үе байгаа. За тэгээд энэ бага наснд бол насан туршийн боловсрал, тэр хүүхдийн итгэх оролцооны суурь бага наснд тавигдсан юм байна. За хөгжлийн хоцрогдол бэрхшээл үүсгэхээс сэргийлэх боломжтой нээлттэй цонх үе байдаг. Учир нь энэ үед бол хүүхдийн тарих өөрөө маш эрчимтэй хөгждөг учраас бид оролцоо дэмжлэг үзүүлбэл энэ хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлж хүүхдийг хэвийн өсөн бойжуулах боломжтой байх нь. За мэдээж тухайн хөгжлийн хоцрогдол болсон шалтгаанаас хамаарат хүүхэд бүр амжилт бүтээл нь өөр байдаг. За эрт илрүүлэг гэдэг ойлголтыг бид бас мэдэх ёстой. За та нар өчнөө хичээлээс бас сонсож байгаа бах. Тэгэхээр эрт илрүүлэг гэдэг нь ангаах ухаанд тухайн хүний өвчин өмгийн шинж тэмдэг төдийлөн мэдэгдэхгүй байх үед нь хүн амыг хамруулсан үзлэг шинжилгээг илрүүлдэг энэ стратегийг эрт илрүүлэг, скрининг стратеги гэж нэрлэдэг. За сүүлийн үеийн ангаах ухаан өвчин тусгаас нь өмнө өрсөлдөөн сэргийлэх энэ чиглэл превентив ангаах ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн сэргийлэх нь эмчилгээс илүү амар гэдгийг та бүхэн бас ойлгож байгаа гэж бодож байна. За хүүхдийн үнэлгээ, хөгжлийн энэ үнэлгээг хийх ямар зорилго байна гэдгийг ярилцъя. За тэгэхээр ямар ч хэлсэн түрүүн хамгийн лекцийнхаа эхэнд би ярьсан тийм ээ хүүхдийг үзэхдээ хүүхдийн хоолтын үнэлгээ, өсөлт хөгжилт, өсөлтийн үнэлгээ өөрөөр хэлбэл бие бэлтрийн үнэлгээ. За бие бэлтрийн үнэлгээнд дээр биеийн өндөр, толгойн тойрог, булганы тойрог, дээрэс нь body mass индекстэй үзэх ёстой. Тэгээд өсөлт нь хэвийн байгааг хамгийн түрүүнд үнэлээд дараа нь хөгжлөө үнэлнэ.
За энэ хоёрыг үндэснийхээ үндсэн дээр илэрсэн эмгэгийг хэмчилж эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулна. За эрт илрүүлэх төлөвлөгөө боловсруулсныхаа үндсэн дээр хөгжлийн дэмжлэг оролцоонд хамруулах ийм үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой болох юм байна. За хөгжлийн энэ хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлснээр хугацаа алдахгүй эрт хөгжүүлнэ. Энээс үүдэж болзошгүй бэрхшээлүүдээс улмаар хоёр дахь бэрхшээл хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл улмаар дахир дутуу болохоос сэргийлж чадна. За тэгээд хэрэг хүүхэд хөгжлийн хоёр дахь бэрхшээлтэй болчвол энэ хүүхдэд дэмжлэгээ. За дээрэс нь асаргаа сувилгааны зардлууд асар ихээр гарна эмнэлгийн байгууллагчдын ар гэртчдэр нэлээх зардалтай байдаг. Байнгын асаргааны тэтгэмж олгох, эм тарианы мөнгө байх гэх мэтчлэн асар их ийм эдийн засгийн болоод бусад сэтгэл санааны өчнөө ийм зүйлүүд гарч ирдэг. Тийм учраас энийг маш эрт илрүүлээд хоёр дахь бэрхшээлээс сэргийлж чадвал энэ хүүхдийн ирээдүйн амьдралын чанарт бол маш том өөрчлөлтийг бий болгох ийм боломж олддог. Тийм учраас энэ хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх шаардлагатай. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа, ялангуяа манай хүүхдийн эмчнэр сонсож байгаа бол бас мэдж байгаа. Хүүхдийн хөгжлийг бол ерөнхийдөө 6 ай хүрээнд бол авч үздэг. За тэгэхээр зарим ном уншиж явах үед бол хөгжлийн ай гэж гарч ирнэ, хөгжлийн чиглэл, хөгжлийн хүрээ. За бүгдээрээ адилхан ойлголт. Тэгэхээр бидний хөгжлийн хүрээ бол 6 ай ингээ хуваад юм байна. За нэгдүгээрт нь бие бэлтгэхийн хөгжил. За бие бэлтгэхийн хөгжлийн хүрээг ерөнхийд нь том булчингийн хөдөлгөөн, жижиг булчингийн хөдөлгөөний хөгжил гэж ингэж хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг байгаа. За тэгэхээр том булчингийн хөдөлгөөн гэдэг нь та бүхэн бүгдээрээ мэднэ. Хүүхэд төрөнгүүтээ няраа хүүхэд маань толгоогоо ч дааж чадахгүй байдаг. Тэгэхээр 1 сартай хүүхэд толгоогоо даана, 3 сартай хүүхэд доош нь авлаа хөвтүүлэхэд 2 тохон дээр өндийж босно. За дээрээс нь 4 сартай хүүхэд 2 тишээгээ эргэж хөргөн, 6 сартаагаас сууж эхэлнэ. За 8 9 сартаагаасаа мөглөхнө. За тэгээд 10 12 сартаагаасаа хүүхэд ганцаараа явна. Тэгэхээр энэ хүүхдийн хэвтэй байдлаас босоо чиглэл болсон энэ хөдөлгөөнийг том булчингийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. За тэгвэл жижиг булчингийн хөдөлгөөнийг та бүхэн мэдж байгаа. Бидний нүдний хөдөлгөөн байна. Дээрээс нь гарын булчингийн хөдөлгөөн. За жижиг зүйлийг атгаж авах те та нар өөрсдөө бас хүүхдүүдтэйгээ эхлээд хүүхд бол бүх 5 хуруугаараа атгадаг бол яванда 2 хуруугаараа чимхэж авах хөдөлгөөн. Дээрээс нь жижиг булчингийн хөдөлгөөн сайн хөгжснөөрөө тэр хүүхдийн нийгэмшгүй асуудал өөрөөр хэлбэл энэ хүүхэд бие даах өөртөө үйлчлэх чадвар хөгждөг байгаа тийм. За тэгэхээр бие бэлтгэхийн хөгжил бол хамгийн чухал хөгжил. За дээрээс нь танин мэдхийн хөгжил. За энэ бол тархины хөгжилтэй хамаатай когнитив танин мэдхийн хөгжил байгаа. За хөгжлийн ай. За тэгээд дээрээс нь нийгэмшгүй харилцаа сэтгэл хөдлөлийн хөгжлийн ай. За дараа нь сэтгэц оюуны хөгжлийн ойлгох чадварын асуудал гарч ирнэ. За бие даах өөртөө үйлчлэх нийгэмдээ адаптац болох ийм хөгжлийн ай байна. За тэгээд хэл ярианы хөгжил байгаа. За хэл ярианы хөгжлийн ай бол ерөнхийдөө 2 үндсэн чиглэлд хуваагдана. Ойлгох хэл яриа, илэрхийлэх хэл яриа. Та бүхэн гадаад хэлийг сурахтаа мэднэ. Бид нэр англи хэл, орос хэл, японы хэл ямар ч хэлийг сурахад эхлээд бид нар ойлгодог болчдөг тийм. Хүний яриаг бол эхлээд бага ойлгож явахдаа дараа нь сайн ойлгодог болдог. Гэтэл бид нэр илэрхийлж чаддаггүй. Тэгэхээр хүүхдийн хөгжил бол бас адилхан. Хүүхэд ойлгодог болно. За ойлгосноо үгээр илэрхийлж чадахгүй ч гэсэн өөрийнхөө үйл хөдлөлөөр дохиод зангаагаараа өөрийнхөө гаргаж байгаа сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг. Тэгэхээр эхлээд хүүхдийн ойлгох хэлээрээ хөгжөөд дараа нь илэрхийлэх хэлээрээ хөгждөг юм байна. Тэгэхээр энэ хөгжлийн анги хүрээнд бид нар хүүхдийнхээ хөгжлийн хоцрогдлыг илрүүлэх энгийн асуумжуудыг боловсруулсан байгаа. За эдгээр хөгжлийн айд ус бүр нь харилцан уялдаатай хөгждөг байгаа. За айд ус бүрээр хүүхдийн хөгжил нь цуврал уушаад буюу алхам алхмаар явагддаг. Би түрүүн том булчингийн хөдөлгөөн ямар алхмаар явагддгийг та бүхэнд хэлсэн байгаа. За нарийн төвөгтэй ур чадвар эзэмшиж эхлэхийн өмнө хүүхэд эхлээд энгийн ур чадвартай суралцаад тэгээд дараагийн ур чадвар суралцах үйл явц явагдана. За хүүхдийн амьдрах чадвар, оюун ухаан, нийгэм дасан зохицох чадрын үндэс суурь нь эдгээр 6 анги харилцан уялдаатай хөгжил болж өгдөг. За хөгжлийн нэг айд нь асуудал илэрвэл хүүхдийн ерөнхий хөгжил сөргөө нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл хүүхдийн том булчингийн хөдөлгөөн саатвал хүүхдийн жижиг булчин, за нийгэмших асуудал, өөртөө үйлчлэх асуудал
асуудалтай болж байна тийм ээ. Тийм учраас нэг ан хөгжлийн асуудал илэрвэл тэрийг дорн засч бид нэр дэмжиж тусалбал улмаар хүүхдийн ерөнхий хөгжлийг сайнаар явуулах юм боломжтой болдог. За энэ одоо хөгжлийн хоцрогдлыг илрүүлээд оролцоо дэмжлэг үзүүлж авах үед хүүхэд өөрөө хүүхдийг оролцуулж хүүхдэд ур чадвар эзэмшүүлэх, ур чадвараа хөгжүүлэх энэ боломжийг хүүхдэд олох нь маш их чухал. Хүүхэд хэрхэн идэвхтэй үүрэг энэ оролцооны явцад гүйцэтгэж чинь төдий чинээ хүүхдийн хөгжлийн хоцрогдол эрсдэлтэй. За тэгээд хөгжлийн дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх нь бол ихээхэн чухал байгаа. Хүүхдийн хөгжлийг орчинтой нь уялдуулж үзэж орчинтой нь харилцуулснаар одоо бидний хөгжлийн дэмжлэгийн үр дүн харагдана. Дээрээс нь хүүхдэд бас туршлага одоо тухайн үйлдэлийг хийх боломж олгох ийм асуудлыг эцэг эхтэй ярилцж одоо олгох ёстой. Жишээлбэл одоо маш олон том үнний дунд өссөн жижигхэн хүүхдийг газар тавьдгүй, орон дээр тавьдгүй. За үүнтэйгээ уялдаад хүүхэд эргэж хүрэх чадвар нь оройтох, суух, мөлхөх чадвар бас оройтох ийм асуудал байдаг. Тэгэхээр бол хүүхдийн өсөж төрөмж байгаа хүрээлэн буй орчин, за эцэг эхийн хүүхдтэйгээ хандж байгаа хандлага маш их чухал нөлөөлдөг одоо нотлохоо судалгаад гарсаар байна. Тэгэхээр бид нэр хүүхдийн хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг илрүүлвэл бид нэр эцэг эхтэй маш сайн ажиллаж гэр орных нь орчны үнэлгээг нь хийж бас зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нь чухал байд юм аа. За хөгжлийн хоцрогдол гэдэг нь бодит. За хүүхдийн бодитнаас эсвэл хүүхдийн дүүцэлсэн нас. За энэ дүүцэлсэн нас гэдэг ойлголт бол дутуу няраа дээр тооцсон. За сүүлийн үед нярaan тусламж үйлчилгээ маш сайн хөгжсөнтэй холбоотойгоор бас дутуу няраа хүүхдүүд нэлээх амьдарч байна. Тэдгээр хүүхдүүдийн амьдралын чанар сайжирч байна. Тийм учраас бас дүүцэлсэн нас гэсэн ойлголтыг бид нар бас та бүхэнд өгөх ёстой. Тэр хүүхдийн бодит нас болон дүүцэлсэн насныхаа төвшин тохирсон хөгжлийн үзүүлэлтээс гүйцэтгэлээр нэлийн хоцорж яваа хүүхдэд энэ хөгжлийн хоцрогдол гэж зүйлүүд яригдана. За тэгэхээр дүүцэлсэн нас гэж юу гэдэг юм бэ гэдгийг би та бүхэнд тайлбарлаж өгье. Тэгэхээр дутуу төрсөн няраа, дутуу төрсөн сар, хоногийг тухайн дутуу хүүхдийн календарын наснаас хас тооцсон насыг дүүцэлсэн нас гэж нэрлэнэ. За энэ дүүцэлсэн насыг бид нэр хүүхдийн календарын 2 нас хүртэлх хугацаанд хасч тооцохыг анхаараарай. За жишээлбэл тээлтийн 32 хоногтой төрсэн ийм хүүхэд байлаа гэж бодъё. За энэ хүүхэд маань 18 сарын настай байна гэж үзье. Календарын нас нь 18 сар. За тэгэхээр та нар өнөөдөр энэ хүүхдийг 18 сартай хүүхдийн эрт илрүүлэгт оруулах уу үгүй юу гэдэг асуудлыг шийдэх гэж байна те. За тэгвэл энэ хүүхэд маань 32 7 хоногтой төрсөн. Төрөх ёстой хугацаанаас 8-7 хоног буюу 2 сарын өмнө төрсөн байна. Тэгэхээр энэ хүүхдийн дүүцэлсэн нас маань 16 сартай хүүхэд байна. Тэгэхээр 16 сартай хүүхдийн одоо хөгжилтэй тохирсон хөгжил энэ хүүхдэд байх нь шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдийг бид нэр эрт илрүүлэгт 18 сартай хүүхдийн эрт илрүүлэгт өнөөдөр оруулахгүй юм байна. Ойлгосон тийм. Тэгэхээр энэ хүүхдийг бол 2 сарын дараа буюу энэ хүүхдийн календарын нас 20 сар болсон үед 18 сартай хүүхдийн эрт илрүүлэгт оруулна. Тэгэхээр энийг бол 2 нас хүртэл хасч тооцно. За мөн маш бас нэг анхаарах зүйл бол дутуу төрсөн няраа гэж юу вэ гэдэг тодорхойлолтоо бид нар бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тээлтийн 37 хоногоос доош төрсэн хүүхдийг дутуу төрсөн няраа гэж нэрлэнэ. Тэгэхээр 37 хоног 3 хоногтой хүүхэд маань гүйцэд нэр болчих нь шүү дээ. 38 7 хоногтой хүүхэд маань бас гүйцэд нэр болох нь. Тэгэхээр бол 38 7 хоногтой төрсэн хүүхдийг бид нар нас дүүцүүлэх нас тооцохгүй байна. Тэгэхээр хүүхдийн тээлтийн нас 37-оос бага байгаа үед дүүцүүлсэн насаа тооцох нь байна. За энэ бол ойлгомжтой байхаа гэж бодож байна. Тэгээ 2 нас хүртэл үүнийгээ хасч тооцоорой. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвд л энэ хүүхдэд цөөхөн байх бах. Тэгээ Монгол улсын хэмжээгээр дутуу төрөлт маань 4.5-аас 5% байдаг. Тийм болохоор бол бас та бүхний хариуцж байгаа эрүүл мэндийн төвүүдэд нэлээд цөөхөн хүүхэд байх бах. Тэгэхээр эдгээр хүүхдийн насыг бас сайн тооцоорой гэж зөвлөх байна. За тэгээ хөгжлийн хоцрогдлын шалтгаан бол нэлээд олон шалтгаантай байдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр түрүүн тоо баримтанд гарчсан хөгжлийн бэрхшээлтэй хүний одоо 76% нь хүүхдийн маань 76% нь одоо төрөлхийн хөгжлийн бэрхшээл гэж үзэж байна те. Тэгэхээр бол хөгжлийн хоцрогдол бэрхшээлд оруулах шалтгаан маань жирэмслэлтийн үед бол явагддаг байна. За мэдээж олдмол бол төрсний дараах үед илэрнэ.
За тэгэхээр жирэмсэн болон төрөх үед илэрсэн эрсдэлтэй хүчин зүйлүүд байх нь. За дээрэс нь хоолт хичээлийн дутагдал байх нь. За архаг, эмгэг, өвчин, за бусад бас идэрхтний олдмол эмгэгүүд хөгжлийн хоцрогдолд хүргэж болно. За мөн гэр бүл болон хүрээлэн байгаа орчинд нь энэ хүүхдийн хөгжлийг өдөөх, сэдээх, дэмжлэг тутах асуудал байна. За ялангуяа сүүлийн үед бол бас одоо хүүхдээ их бага наснд нь аав ээж дээрээ орхиод ажил хийдэг болсон байна залуучууд. Эсвэл том ах эх нартай үлдээгээд одоо явдаг болсон байна. Тэгэхээр хүүхдтэйгээ ажиллах цаг дутах, эсвэл одоо дэлгэцийн их хамааралтай болох 1-2 настай хүүхд дэлгэц их үзэхтэй. Тэгээ бусад хөгжлийг дэмжлэх оролцоонд дутж байгаас болоод хөгжлийн хоцрогдол гарч болцсошгүй байна. За сэтгэл зүйн болон гэр бүлийн нөхцөл байдал, за мөн орчны бусад хүчин зүйлүүд энэ хөгжлийн хоцрогдолд хүргэх одоо ийм эрсдэл хүчин зүйлүүд байдаг гэдгийг та бүхэн бас одоо бодож байгаарай. За хөгжлийн хоцрогдол нь бол төр зүрийн шинжтэй байж болно. Тэ? Шалтгаан нь бол төрөнд урдсан. Тэгэхээр төр зүрийн шинжтэй байж болох ч энэ хөгжлийн хоцрогдлыг тухайн үед нь илрүүлээд оролцоо дэмжлэг үзүүлэхгүй бол улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлийн суурь болох ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр ийм хөгжлийн хоцрогдлыг үржлэн сэргийлэх, за хүүхдийн насанд нь тохирсон шинээр одоо үүсч бий болж байгаа ур чадварыг өдөөж хөгжүүлэх явц бол одоо ихээхэн чухал үүрэгтэй байна. За тэгээд хүүхдийг дэмжих, хүүхдийг хамгаалахад илүүтэй анхаарсан орчин, нөхцөл бий болгох энэ нэмэлт үйлчилгээнүүдийг гэр бүл, эцэг эхийн тусламжтайгаар аль болох эрт илрүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна. За хүүхдэд хөгжлийн дэмжлэг гэж юу вэ гэдгийг ярьж байна те. Тэгэхээр бол тухайн насанд нь тохирсон одоо хөгжлийн тухайн насандаа тохирсон үйлдэлийг хүүхд хийж чадахгүй бол хөгжлийн хоцрогдолтой гэж үзээд энэ хүүхдэд бол хөгжлийн дэмжлэг үзүүлэх ёстой. За тэгэхээр хөгжлийн дэмжлэг үзүүлэхдээ бол хамгийн түрүүнд хүүхдийн хоолт хичээл асуудал их чухал байгаа тийм. Хүүхэд өөрийнхөө насанд тохирсон зохистой харьцаатай уурга, өөгт бас нүүрс ус, эрдэс бодис, амин дэмийг авах нь бол хүүхдийн хэвийн, бие барилдрын хэвийн өсөлтөнд чухал. За тийм учраас 6 хүртэлх сартай хүүхдийг дагнан хөхөөр хооллох, за 6 сартаагаас нь эхэлж нэмэлт хоолнд зөв оруулах, тэгээд 2 нас хүртэл нөхөр хооллолтыг дэмжих, хүүхдийн насанд нь тохирсон одоо хоолт хичээл өгөх нь бол их чухал. Ялангуяа тархины хөгжилд бол их чухал байгаа. За тийм учраас л хөхөөр хооллох асуудлыг дэмжинэ, зөв хооллох асуудлыг дэмжинэ. Тэгэхээр та бүхэн бас мэдж байгаа нялхас бага насны хүүхдийн үндэсний стратегийг хэрэгждэг бас эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байгаа. Тэгэхээр энэтэй бол танилцаж насанд нь тохирсон хоолтойгоо зөвлөгөө өгөөд явах нь чухал. За дараа нь хүүхдийн хийж чаддаг зүйлс, хүүхдэд нь юу хийж чадаж байгаа вэ гэдэгт нь анхаарал хандуулах нь бол чухал. Тэгээд тухайн хүүхдийн хөгжлийн боломж, чадварыг нь ашиглаад за түүнд тохиолдож байгаа бэрхшээлийг үе шаттайгаар багасгах асуудлыг бол одоо явуулах нь хөгжлийн дэмжлэг юм аа. За хүүхдтэйгээ хамт байх хугацаагаа уртасгах нь эцэг их одоо хүүхдтэйгээ хамт байх хугацаагаа уртасгах нь ярилцсан, харилцах, одоо хайр халамжаа өгөх, за тэгээд дуу аваа, хүн хоорондын харилцаа, хүүхдтэйгээ ээлдэг дотны инээмсэглэх гих зэрэг хүүхдийн эргэн тойронд өрнөж байгаа бүх зүйл л хүүхдийн хөгжилд дэмжиж байдаг юм аа. Тэгэхээр л энэ зүйлсийг та бүхэн одоо эцэг эхт нь асран хамгаалагчид нь зөвлөх шаардлагатай болох нь. За тэгээ хүүхдтэйгээ хамт байх үедээ түүнтэй ярилцаж хийж байгаа зүйлээ энгийнгээр тайлбарлана. Одоо жишээлбэл зарим ээж нар л их чимээгүй байгаа гэдэг те. Тэгэхээр хүүхдээ хувцалж байх үедээ за би чамд улаан өнгөтэй амьс өсгий, хоёулаа ногоон өнгөтэй гутлаа өмсөе гэх мэтчлэн одоо хийж байгаа үйлдэлээ хөгжлийн дэмжлэг болгон ашиглах явдалд бол бид нэр эцэг эхийг сургах ёстой. За тэгээд хүүхдтэйгээ байнга инээмсэглээд эргэн тойрныхоо юмсын талаар тайлбарлах, за байнга дуу чимээ гаргаж байх нь бас их чухал байд юм байна. За тэгээд гэр орныхоо ажлыг хийж байх, хүүхдтэйгээ хамт байх, хүүхдээ асрах, хүүхдээ үлгийдэх, хүүхдээ хувцлах, хүүхдтэйгээ зугаалж байх үедээ байнга одоо орчин тойрныхоо юмсыг тайлбарлан ярьж явах энэ зүйлэл хүүхдийн хөгжлийн дэмжлэгийн нэг хэлбэр юм а гэдгийг бас та бүхэн ойлгоорой. За тэгээ хүүхдтэйгээ хамт тоглох, өөрийнхөө хийсэн тоглоомоор тоглох. За заавал үнэтэй тийм тоглоом авах хэрэггүй тийм хөдөө орон нутагт ялангуяа гарын дорх материалаар хийсэн чулуу, тууз, жижигхэн хувцас, сав гих мэтийг
одоо хүүхдийн хөгжилд ашиглаж одоо тоглоорой. За тэгвэл бүр бага насны хүүхдүүдийг анхаарах юм бол хүүхдэд үзүүлж байгаа тоглоомын өнгө нь үндсэн өнгийн тоглоом байна. Улаан, ногоон, хөх, хар, цагаан гэх мэт завсрын өнгийн тоглоом нь бол ялангуяа бага насны 1 хүртэлх насны хүүхдийн нөгөө харааны хөгжилтэй холбоотой завсрын өнгийн тоглоомыг харах боломжгүй байж болно. Тийм учраас бага наснд нь үндсэн өнгийн тоглоомыг харуулаарай. За ерөнхийдөө хүүхдийн хөгжил гэж юу юм, хүүхдийн хөгжлийн хосрогдол гэж юу юм, хүүхдийн хөгжлийн дэмжлэгийг хэрхэн ямар чиглэлд яаж үзүүлэх тухай миний лекцийн эхний хэсэг нь бол ингээд дуусч байна. За та бүхэн хэрвээ ойлгоогүй хоцорсон бол бас асуултаа бэлтэж байгаарай. Хичээлийнхэн дараа хэдүүл бас ярилцах болно. За одоо хөгжлийн энэ одоо эрт дэлгэрүүлэгт хэн хамрагдах вэ? За түрүүн бас болормоо доктороос асуугаад байсан тийм 36 сартай хүүхдийнхээ үзлэгийг хийцээ одоо яах вэ? Тэгэхээр одоо тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа 9, 18, 36, 48, 60 сартай хүүхдүүдийн тооцоо гаргана. За тэгээд одоо 5 сарын 1-ээс хин орох вэ гэдгээ тооцоо гаргах чинь тэгээд мэдээж нөгөө цахимд байгаа бол цахимаас ч гараад ирэн, цахимд байхгүй бол тэгээд бодож гаргах нь тий. За тэгээд 9 сартай хүүхд гэдэгт хэнийг оруулах вэ? За өнөөдөр 9 сарт хүрж байгаа хүүхд байна. 9 сар яг 9 сартай тий. За 9 сартаагаас 9 сар 28 хоногтой хүүхдийг 9 сартай хүүхд гэж тооцгоо. За 18 сартай хүүхд гэдэгт 18 сартаагаас 18 сар 29 хоногтой. За 36 сартай гэдэгт нь 36-аас 36 сар 29 хоногтой. 48 гэдэгт нь 48-аас 48 сар 29 хоногтой. 60 сартай хүүхд гэдэг 60 сартаагаас 60 сар 29 хоногтой хүүхдүүдийг хамруулна. Тэгэхээр эрт дэлгэрүүлэг хийхээс өмнө та бүхэн эдгээр хүүхдийнхаа одоо тоог гаргаад жагсаалтаа гаргацсан байх нь та бүхний ажлыг хөнгөвчлөх нэ. За тэгэхээр эрт дэлгэрүүлэгт хамрагдах хүүхдийн тоог гаргалаа. Дээрээс нь одоо дараах зүйлүүдийг бэлтгэх нь тийм ээ. За хүүхдийн бүртгэл, жин хэмжигч, урт өндөр хэмжигч, тууцсан метр, амьсгал тоологч, секундын зүйтэй цаг, чагнуур, шугам, бээли, хил дарагч, эсвэл шүдний тойл, чихний дуран, за гар ариутгагч. За тэгээ хүүхдийн хөгжлийг шалгах зүйлүүд. За энийг бол тэгэл гарын дурах материалаар хийн. Ээжийг одоо хүүхдээ аваад ирэхдээ хүүхдийн шүдний цайзыг аваад ирээрэй гэж болно. Эсвэл гэртээ байгаа жижиг бөмбөг одоо зүйлүүд аваад ирээрэй гэж болно. Тэгэхээр боломжоор сойз, шоо, бөмбөг, харандаа цаас, аяга. За тэгээд тоглоом эсвэл зурагтай ном, тэг хүүхдэд уулгах ус, үзэн гэрэл, пен лайт ингээд эдгээр зүйлүүдийг бэлтгэх шаардлагатай байгаа. За эмчийн одоо хөгжлийн хосрогдлыг илрүүлэх үзлэгийг хийхэд бас анхаарах зүйлүүд байна. Уг нь аль болохоор хөгжлийн одоо үзлэгийг хийхдээ орчин тойрон нь бол хүүхдийг сатааруулахгүй ийм орчин нөхцөлд хийхийг бид нар зөвлөдөг. За тэгвэл мэдээж танай эрүүл мэндийн төвийн өрөө тасалгааны боломжоос болно. Тэгвэл аль болохоор олон хүнтэй одоо холилдуулахгүй, насанд хүрэгчтэй холилдуулахгүй, 2-3 хүүхдийг зэрэг байлгахгүйгээр энэ хөгжлийнхөө үзлэгийг хийхийг зөвлөж байгаа. За тэгээ хүүхдийн эцэг эх асран хамгаалагчтай мэдээж илдэг дотно ярилцаж урьд суулгана. За үзлэгийн маягтаа заавал хөтлөхөө мартаж болохгүй. За асуултыг эцэг эхэд болон хүүхдэд ойлгогдохоор асууна. Хэрэв ойлгохгүй байгаа бол давтан асууж тайлбарлаж өгнө. За хамгийн чухал зүйл бол насны ангиллаа зөв тогтооно. Насны ангиллыг тухайн үзлэг хийх өдрийнхөөр тогтоох нь. Маргааш нөгөөдөр 9 сар байгаа хүүхдээ оруулахгүй байх нь. За энэ үедээ нөгөө дүүцэлсэн насаа бас бодох хэрэгтэй тийм ээ. Хүүхэд маань дутуу төрсөн бол дүүцэлсэн насаа тооцох хэрэгтэйгаа мартаж болохгүй. За хүүхдийн үзлэгийг хийхдээ аль болох тайван нөхцөлд хийн. За түрүүний ерөнхий үзлэгийн асуудал бол эхлээд хийцэн дээр те амьсгал зүрхийн цохилтоо эхлээд тайван багт нь тоолчихно. За уйлаг өгөөгүй унтах цаг нь болоогүй байгаа үед нь хүүхдийнхээ үзлэгийг хийх нь чухал. За тэгээ ерөнхий үзлэгийг хийж явах явцдаа мэдээж хүүхдтэйгээ ярилцж болно. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцаад хүүхдтэй ажиллаад бас хөгжлийн асуумжийнхаа хариултыг олоод авч болох нь байна. За амны хөндийн үзлэг, чихний үзлэг хүүхдэд бас эвгүй одоо сэтгэл төрүүлдэг учраас хамгийн сүүлдээ хийнэ. Тэгэхээр үзлэгийн маягт нь тухайн хүүхдийн эрүүл мэндийн ба хөгжлийн хөтөлбөрт хамруулах хамгийн чухал анх шатны эмнэлгийн одоо маягт юм аа. За тэгээ дахин хэлэхэд насны ангиллаа зөв тогтоох
чадахгүй тухайн насны ангиллыг үзлэг хийх өдрийнхөөрөө тооцноо. За хөгжлийн үнэлгээний асуумж бол 9, 18, 36, 48, 60 сартай хүүхдийн үзлэгийг асууж байгаа. За энгийн асуултууд байгаа. Та бүхэн хараад одоо ойлгоно. Их олон их хугацаа шаардахгүй. Хамгийн гол ойлгох зүйл хөгжлийн асуулт маань үндсэндээ хоёр хэсгээс бүрдэнэ. Эхээс асууж тэмдэглэх асуултууд, хүүхдийг өөрөөр нь хийлгэж, ажиглаж тэмдэглэх асуултууд байгаа. Тэгэхээр өөрөөр нь хийх асуултыг эмнэлгийн мэргэжилтэнд та өөрөө хийж л тэмдэглэнэ. За заавал эмч хийхгүй бас та нар совилгчаа сургаж болно, эрүүл мэндийн нийгмийн ажилтнаа сургаж болно. Тэгэхээр эхээс асуух асуултаа эхээс нь асуух тэмдэглэнэ. Хүүхдийг өөрөөр нь хийх асуултыг өөрөөр нь хэлнэ гэдгийг заавал анхаараарай. Бүгдийг ээж ааваас нь асууад бичиж болохгүй байх юм. За тэгээ хүүхдээ нэг тамбаа үзнэ. Үзлийнхаа даргаалалд анхаараарай. Хүүхдээ эхлээд өөлөлчл би тэр хүүхдэд зарцуулах цаг нь их болно. Дээрэс нь бас зөв хариулт авч чадахгүй байх нь ялангуяа бага насны 9-18 сартай хүүхдүүдийн үзлэгт энийг маш сайн